анзаараад яг одоо цагтаа байж байгаа хорон мөч өөртөө зориулж байгаа мөч бүхнийг би өөртөө зориулах хэрэгтэй юм байна. Тийм учраас би өөртөө үнэнч байж байгаа, би өөртөө сахилах баттай одоо ингээд дараа за сайн байна уу бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргье. Бидний ертөнц бидний гарт подкасттай маань хамт байгаа та бүхэндээ баярлалаа. За гэрэлмаа багш бит хоёрын өнөөдрөөс ярих сэдэв маань бол өөртөө үнэнч байх гэдэг сэдвийг аваад ярих гэж байна. За сайн байна уу гэрэлмаашаа. Сайн байна уу? Бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бид хоёр одоо энэ сэдвийг аваад ярих гэж байгаагийн хувьд гэрэлмаа багш маань ямар мэдрэмжтэйгээр энэ сэдвийг эхлүүлэе гэж бодож байна. Хүмүүстээ юу гэж хийж эхлүүлэе гэж байна. За ер нь бол өөртөө үнэнч байх гэдэг сэдв байгаад байгаа шүү дээ. Одоо бидний өнөөдрийн болох подкаст маань. За тэгээд өөртөө үнэнч байх гэдэг нь миний хувьд бол өөртөө өгсөн амлалтаа биелүүлэх тэр агшин юм уу да гэж ажиглаж анзарч байсан. Яагаад тэгэхээр нөгөө бид нар бусдад амлалт өгөхөөрөө тэрийг заавал биелүүлэх гэж хичээдэг те. Ер нь бол яаж хийж байгаа. Тэгэхгүй бол нөгөө амлалтандаа хүрдэггүй хүн болчих гээд шүү дээ. Тэгэхэд өөртөө өгсөн амлалтаа болохоор зарим үед мартчихдаг. Зарим үед маргааш гэд хойшлуулчихдаг. Тэгэхэд нөгөө Монголын маргааш дуустдаггүй шүү дээ гэдэг шиг л яг л нэг үлгэр шиг юм болчих гээд идэв шүү дээ зарим үедээ. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө дотор өгсөн амлалтаа биелүүлэхгүй байхад бидний дотроос нөгөө амлалтаа нэхээд шаардаад өөрийгөө идгээл байд юм уу да гэж би өөрийнхөө хувьд ажиглаж анзарч байсан байхгүй юу. За одохгүй багшийн маань хувьд ямар байсан бэ? За ер нь өөртөө үнж байна гэдэг зүйл нь бид нар дандаа өөртөө худлаа ярьд юм уу да гэдэг мэдрэмжээр одоо тэглэе гэж бодож чинь тий. Ягаад бид нар өөртөө үнж байж чадахгүй байгаад байгаа. Өөртөө үнж байж чадахгүй бол бусдад үнж байж чадахгүй гэж ер нь бол байнга ярьдаг шүү дээ тий. Тэгэхээр өөртөө үнж байхын тулд өөртөө худлаа ярих эхлэх болёо. За энэ худлаа ярих гэдэг үеийг за одоо ингээ хэлэх юм бол тий. Ер нь бид нар хүн гэдэг зүйл чинь бие сэтгэл ухамсар гэдэг гурван зүйлээс ерөнхийдөө бүрдэж байгаа тий. Тэгэхээр энэ бие сэтгэл ухамсарын хүрээнд хэрхэн яаж өөртөө үнж байх юм бэ? За нөгөө юу гэдүүлээ сэтгэл нь би маргаашнаас эхлэе те ингээд нөгөө тархинд юу дөхөө өгöd ш би маргаашнаас эхлэе ингээд жоохон турмаар байна. Инхийн тул би юу хийх вэ гэх тэнгуэл тархин яадаг вэ гэхээр за ишиг маргааш өглөө эрт босноо ч гэдэг юм те тэнгуэл тархин өглөө за өнөөдөр жоохон модчих л та гэл нэг битэйгээ нэлээ унтаад өгдөг байх нь шүү дээ. Ер нь бол тэгэхээр энэ маань нэг ясандаа өөртөө үнэнч байх хамгийн ихний алхам юм уу да. За дээрэс нь юм бол бид нар мэдрэмжнээсээ дандаа зүгтдэг тий одоо байгаа мэдрэмжнээсээ уурлаад яагаад уурлаад байгаагаа ааж мэддэггүй тэр үйлдэлийг шууд хийдэг яагаад гомдоод байгаагаа ааж мэддэггүй тэгэл нөгөө нэг хэсэг хугацаанд хэцүү байж авч яагаад дараад нь гинт ингээл нэг гайг болцсон юм шиг мэдрэмж. Тэгэхээр нөгөө бид нар дандаа мэдрэмжүүдэд дарж амьдраад байдаг нь бас өөртөө үнэнч байх нэг алхмаасаа холдоод байдаг юм уу да гэдэг ийм мэдрэмжтэй байдаг. Тэгэхээр хоёул энийг дараад нас гоё юу яа те дэлгэрүүлээд яриа. За гэл маш маань одоо жишээлбэл өөртөө үнэнч байх хамгийн ихний алхам нь авж исэн одоо гоё туршлага ч юм уу тиймэрхүү зүйлүүдээс ярих уу. За ер нь бол өмнө нь би нөгөө нэг бас нэлээд миралог байдаг усахгүй 10 жилдээ. За тэгээд ер нь бол турхаал баах нөгөө нэг одоо нөгөө хоолоо хориол эсвэл нөгөө нэг чихэр эзэн бол чихрээ бөөлжиж гарах гал тиймэрхүү арга хэмжээнүүдийг авдаг байсан. Тэгээд дараа нөгөө нэг дасгал хийж эхэлж байсан. За тэгээд ирэхэд болохоор би нэлээд удаан хугацаанд хурдан хасж исэн байхгүй юу? Энэ бол тэр үед чинь 56 57 байж байсан 48 болж исэн хамгийн нөгөө нэг турж исэн үе маань гэх юм уу? Тэгээд за сайхан турчлаа цаашаа үргэлжлүүлээд дасгаа хийхээ боллоо идэж эхэллээ. Тэгээ буцаал огцом нөгөө нэг хурдан турсан бол огцом жин нэмдэг гэдэг үг байдаг шүү дээ. Яг тэрэн шиг огцом жин нэмэл эхэлсэн. За тэгээд яг би тэр үед нэг им одоо асуулттай тулгарч байсан байхгүй юу? Одоо буцаад дахиад нөгөө хурдан хугацаанд хурдан жингээ хасах уу гэдэг одоо асуудалтай. Тэгээд дараа нь ингээ бодоод исэн чинь бидний дасгал хийх өөртөө цаг гаргах маань үргэлж одоо амьдралын туршид маань надтай цуг байх, дадал зуршил байх ёстой юм байна гэдэг дээр хүрч исэн. Тэрнээс хойш заавал өөртөө 7 хоногт 2 юм уу 3 удаа заавал дасгалын цаг гэж гаргана 20-30 минут гаргах хэрэгтэй байт юм байна. Тэгээ хоолоо өөртөө сайхан хоолыг хийж идэх хэрэгтэй тийм ээ. Сайхан гэрийн хоол тий. Тэгээд тэднэрийгээ сайхан харагдах өнгөц байдалтай сайхан одоо хооллох нь байх шүү дээ. Тэгээд бас зайчлах зарим хүмүүс нөгөө нэг хоолоо нөгөө нэг ус шиг уучдаг хүмүүс байдаг шүү дээ. Би бүр яаж тэгж ус шиг ууд юм бэ гэдэг өөр ингээд хараад идэх байхгүй. Тэгээд ирэхэд бол хоолоо удаан зайчилж тамшаалж идэх нь маш их ач тустай юм байна гэдэг өөр дээр ажиглаж анзарч байна. Тэгж өөртөө ер нь бол нэг сахилах бат өөртөө үнэнч байх 20-30 минутыг 7 хоногт 3 удаа өөртөө зарцуулах хэрэгтэй юм байна гэдгийг бол яг тэр үеэс хойш ойлгож авч ирсэн юм байна. Одгоо багш минь ямар исэн бэ?
За өөртөө өнж байх гэдэг зүйл дээр бол ерөнхийдөө бас нэг яг гэрэлмаа шиг маань тий одоо нөгөө нэг зарим үе залхуурах үе бас нэг гарна шүү дээ. Бас нөгөө гинт турангуутлаа залхуурах үе. Яг тэгэнгүүтлээ ер нь анзаараад хаад хүмүүс хөдөлгөөн хийж байгаа хөдөлгөөн хийхээ болчхороо эрчимтэй таргалж эхэлдэг юм. Бүр нөгөө анх байснасаа илүү таргалдаг юм байна гэдгийг ер нь бол анзаарч ирсэн. За юун дээр болохоор миний хувьд болохоор юу гэдгийг бэлэн болохыг хизээч хүлээхгүй юм байна. Одоо би жишээлбэл анх ингээд йог хийдэг бахта хизээч би яг йогийн хувцас өөртөө авч байгаагүй л байгаа байхгүй юу. Ингээл тэг өөртөө эвтэйхэн хувцас өмсөөл яг багшийнхаа хичээл авахад яг ингээл хичээлээ хийгээл тэг нөгөө давтаж хийгээл. Дээр нь би өмнө нь болохоор нөгөө 108 мөрөглөг яг ингээд нөгөө ковид үед хийжсэн. Тэгэхэд бол яг яаж исэн бэ гэхээр өөртөө эвтэйхэн л юм өмсчдөг. Тэгэл хийгээд йогийн багш болсны дараа харин яасан бэ гэсэн чинь бас нэг за одоо би ч бас хүмүүс заах юм шүү дээ. Нэг йогийн хувцас авах хэрэгтэй юм байна гэх. Тэгэхээр хизээч хүнд бэлэн одоо цаг хугацаа гэж байдгүй тий. Та өөрөө л өнөөдөр эхлэх ёстой. Тэгэхээр төгс момент гэж ерөөсөй байхгүй. Та одоо яг эхлэе гэж бодож байгаа өнөөдөр зүгээр л өстой гэрийнхаа хувцастаач одоо нөгөө зургтаа үзээ сууж явахтаач тий энэ тасал хөдөлгөөнийг бол хийх боломжтой байдгийг шүү гэдэг санааг бас өгөө хэлмээр санагдлаа. Тэгэл нөгөө гараад алхнаа гэж хүмүүс тэгэхээр яад үлээ. Алхаж байгаа гэдэг нөгөө хөлөндөө эвтэйхэн готл өмсөөгүйгээр алхаал тэгэл нөгөө нэг бол хит их хэтрүүлж алхаал тий. Түнхлээ маргааш нь дахиад нөгөө бие болгораал ингээл өвдөд эхлэнгүүлгүй яад вэ гэхээр за одоо ингээ өвдчихөж байгаа юм чи ашиг шиг энэ өвчнийг намдааж байгаа дараад нь ингээд би өргөжлүүлээд хийя гэд ингээд буцаад ингээд өөртөө одоо худлаа ярих нь эхэлдэг юм байна л да. Одоо өөртөө өнж байж чадахгүй шүү дээ. Түрүүний хэлдэг галмаа шиман хэлдэг нөгөө дадал цошил гэдэг зүйлийг өөртөө суулгахын тулд зүгээр энгийн алхмаас л эхэл. 500 м алхахаас эхэл хамгийн гол нь хөлдөө эвтэйхэн готлоос биедээ эвтэйхэн хувцас өмстэй хин нэгэнд гоё сайхан харагддаг гол нь өөртөө л эвтэйхэн байхад ерөнхийдөө бүх юмний эхлэл нь тавигдчихдээ юм уу даа л гэж ерөнхийдөө анзаараад байгаа. Тэгэхээр өөртөө ихтгэл одоо ингээ өнж байснаар бид нар ер нь ямархуу үр дагаврыг авчирдаг байгаал гэж бодож байна. Галмаа шиман. Ер нь бол өөртөө үнэнч байх гэдэг чинь бас нөгөө нэг өөрийгөө хайрлахныг хэлбэр болчиход байгаа шүү дээ. Одоо хоёулынх нь ярьж байгаагаар бол тэгээд ирэхэд болохоор илүү ер нь бол би чаддгийм байна гэдэг мэдрэмжийг авдаг юм байна л. Сая би Одгоо багшийнхаа 5 хоногийн челленжид бас явлаа шүү дээ. Нөгөө мацаг барих 108 өргөх тэгээд 5-аас 10 минут алхах. Одоо өглөө эрт 6-аас босох тийм. За тэгээд нөгөө Москва Европын цагийн зургаар би бол 7-аас боссон. Нэр шилжигддэг шиг. Тэгээд ирэхэд болохоор яг одоо нөгөө нэг би өөрийгөө хэр одоо төсвөрх дуужилтай хүн бэ гэдгээ шалгахын тулд энэ челленжид ингээд Одгоо багшийн челленжид оролцож үзсэн байхгүй. Тэгээд ирэхэд болохоор бас л шалгадсан мэлээ төсвөр хатуужлыг одоо ингээд би өөрөөсөө амлалт өгөх үед нөгөө нэг амлалтын маань эвдүүлэх хүмүүс гэж бас гарч ирд юм лээ. Одоо орой юу ч идэхгүй гэдэг одоо 16 4-ийн мацаг барьж байгаа тий. Манай хурц тэнд гой хоол идчихвэр. За гэрэлмаа идэх гэж би өөр ингээд харж байна. Тэгэл ингээд суухаас өөр арга байхгүй юм чи яа тэгвэл бид нар дотор ингээд өөрийнх нь төсвөр хатуужлыг шалгая гэдэг ингээд амлалтаа өгсөн. Тэгэхэд ингээд шалгуурууд ингээд бас гарч ирээд байгаа хгүй тэрний хажуугаар. Тэгэл өглөөд бүр ингээд 7-оос босох тий. Зарим үед бас ёо залайлаа унтчихъя л да гэж хэлмээр бас уудаг шүү дээ. Нөгөө оройдод унтдаг сайхан гарын уу. Тэгэхэд болохоор за би одоо баснаа би чаднаа гэл. За тэгэл энэ бүх зүйлсүүдийг ингээд өнгөрөөгөө гарахад би чадна гэвэл би чаддгийм байна. Би өөртөө өгсөн амлалтанда хүрч бас чаддгийм байна. Би бас тодорхой хэмжээний өөртөө төсвөр хатуужил өгсөн хүн байна. Гэт ер нь бол бас бахархмаар мэдрэмж төрд юм байлээ. За Одгоо багштай энэ сайхан челленж явуулсанд бас энэ хүү подкастаараа баярлаа гэж хэлмээр байна. За тэгээд Одгоо багшийн маань хувьд ер нь бол урайлж ингээд одоо бас челленж ингээд ингээд явж байгаа тий. Тэр акшнд ямар ингээд бас шалгууруудтай тулгараа юу болов? За ер нь бол би одоо 2 сараас ахуулаад ерөнхийдөө бол 2 сараас гэж бодож байна. Яг өглөөний сэрэлт гэдэг зүйл. Энийг яг өмнө нь бол өмнөх жилүүдэд би өглөөний хүн болмоор байна л гэд яриад байдаг гэсэн боловч өөртөө хотлоо хэлээд болдгоо байсан байх нь шүү дээ гэдэг чинь. Тэгээд яг энэ жилийн 2 сараас ахуулаад ялч жахгүй өөртөө илүү актив зүйл хийх шаардлагатай болсон. Яг тэгэхээр би сүүлийн 2 жилийн хугацаанд маш их суугаа ажил хийсэн байна гэж өөрөө мэдэрсэн. Тэгвэл өөрийнхөө дасгал хөдөлгөөнийг бол тэр чигт нь хайсан. Хичнээн би хоолой зохицуулаад байгаа хэрнээ ингээд нөгөө би хавантах ч юм уу те ингээд суугаад байгаа учраас хавантах энэ зүйлүүд маань гараад ер нь бол нэлээд жоохон махалж эхэлсэн. Хүүе чи урд нь юу хийдэг гэснээр мартцсан юм уу гэдэг асуултуудыг өөрөөс тавьж ирсэн те. Тэгсэн чинь окей би ч бас урд нь 3 удаагийн одоо те таргамд байдлаасаа ч гэх юм уу те өөртөө үнэнч байснаасаа 3 удаа жишээлбэл эхнийх нь бол алхалт хийж би 3 сарын хугацаанд жингээ хасчихсан. Хоёр дахь нь гэх юм бол ковидын үед жинхэнэ одоо нөгөө нэг гэрээс гарч болгүй хөл хорионы үед
108 үргэлжлэх хийсээр хүмүүс нөгөө нэг ковид ээж чинь гэртээ суусагаа таргалчлаа гэдчихсэн бол би бол цэмцээ гэдэг ялангуяа ковид нөхөр маань тусч байхад хамт унтчихсэн гэсэн ковид тусаагүй яг надад тийм үе бас байжсэн байхгүй. За дараагийнх нь юм бол яг фитнесээр бас ингээд юу яжсэн турж исэн. Тэгэхээр ингээд надад ингээд туршлага байсан учраас буцаага турахад бол надад асуудал байхгүй шүү дээ. Ядгүй чи зүгээр өөрийнхөө хийдэг юмнуудыг л хийчихтэй. Тэгэл чи энийг ингээд өөрийгөө буцаагаад хэвэнд нь оруулахад амархан шүү дээ. За тэрнээс хойш 2 сараас ахуулаад ерөнхийдөө бол яг өөрийнхөө хийдэг юмнуудыг өргөжлүүлээд хийсэн. Энэ дээр бол тийм мацаг урд нь бол би яг 24 цагийн мацгийг болно. Уул нь бол 7 хоногт нэг барьдаг гэсэн бол одоо энийгээ за болёо 8-16-гийн мацаг тий хүмүүст чухал юм байна. 8 цагт нь идчихээ 16 цагт нь би амрах ёстой цагт нь амраая, эд эрхтний сэргээя. Ийм чухал зүйл байдаг шүү тий. За дасгал хөдөлгөөнөө хийе. Би алхахыг гэсэн үедээ алхчихж байна. Ягаад энэ өглөөний 5 хоногийн челленж их чухал байгаа. Би өөрөө хийж байгаа зүйлийг л тий бусдад болдгоо штэ. Чи чаддсан штэ. Одоо 108 үргэлээ гэхэд тэр баргийн хүн бас хийгээд байхгүй тий. Тэгэхээр эхлээд хийж яхад яадаг лээ бид нар тий яс хэцүү юм бэ гэдэг мэдрэмж орж ирдэг. Сүүлийн дунд хэсэгт нь бол нөгөө сэтгэл зүйч болчооч гэдэг мэдрэмж орж ирдэг тий. Яг төгсгөлийн хэсэгт бол бүр ингээд өөрийгөө ялан дийлсэн тэр мэдрэмжийг бид нар наалдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ зүйлүүдээ ерөнхийдөө анзаараад яг одоо цагтаа байж байгаа хорон мөч өөртөө зориулж байгаа мөч бүхнийг би өөртөө зориулах хэрэгтэй юм байна. Тийм учраас би өөртөө үнэнч байж байгаа. Би өөртөө сахлах баттай одоо ингээд дараагийн удаа чи тий урд нь бол 2 жил суусан бол дараагийн удаага энийг битгий мартаараа. Чи ингээд чадж байгаа шүү гэдэг энэ мэдрэмж маань улам ингээд намайг хурцлж энэ зүйлүүдийг хүмүүст бас өгмөр байна шүү дээ. Би ганцаархнаа одоо юу гэдэг тий ганцаархнаа ингээд хийгээл гой сайхан болоод ингээд өөрийнхөө мэдрэмжээр яваад иж болно шүү дээ. Тэгэхээр олон хүмүүс энэ би өөрөө чадна шүү дээ гэдэг сая гэрэл магш маань хэлсэн тий би өөрөө чадна штэ би чадъя гэх юм бол би чадах юм байна штэ гэдэг энэ мэдрэмжийг өгчихийнсэн гэдэг үднээсээ энэ 5 хоногийн челленж хийгээд байгаа. Тэгээ энийг хамгийн гол нь хүн хийгээд нэг 5 хоног хийнгүүтлээ за 5 хоног хийсэн болоо штэ бишлэхгүй тий. Хүн өөрийнхөө арга барилыг болоод авчна. Нөгөө ихээр биш багаар хийгээд эхлэх арга барилуудаа болоод авчна. Тэгэхээр хамгийн чухал юм хүмүүс тий яагаад хийх вэ? Яагаад миний хийх ёстой юм бэ гэдгээ ерөөсөө мартчихдаг юм байна л да. Мэддэггүй юм байна л да. Ойлгодгүй юм байна л да. Тий тасал хөдөлгөөн хийснээр би ингээд нөгөө хөдөлгөөнд ороод ирэхээр энергийн задрал бас хийлэг хийдэж дээ. Сэтгэл зүйн өршөл сайхан болоод ирж байна тийм үү? Тэгэхээр хоол ингээ бариад ирэхгүй миний бие организм ч өөрөө өөрийгөө ингээ буцаагаад идэх боломжтой юм биш үү? Би чинь амруугаа орж байгаа юмдаа анхааралтай байх хэрэгтэй юм биш үү? Гэт ингээд энэ зүйл маань ингээд ороод ирж байна. Тэгэхээр зүгээр л хүмүүс яагаад хийх ёстой гэдгээ мэддэг хэрнээ хийдгүүд асуудал байна. Нөгөө өг үйлдэл хоёрын зөрүү гараад байна шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө одоо бидний хамгийн чухал юм чинь өөртөө үнэнч байх чинь өг үйлдэл хоёр нийлжиж бид нар тэнцвэртэйгээр амьдралаа авч явах зүйл гарч байгаа. Инként бол бид нар өөртөө сахлах баттай тий дээрээс нь дадал зуршил гэдэг зүйлийг өдөр тутамдаа хэрэгжүүлж явах нь хамгийн чухал шүү гэдгийг бас хэлмээр санагдаж байна. За гэрэл марш манаас дээрээс нь нэмж хэлвэл. За ер нь бол нөгөө нэг хүмүүс эхлэх гэж нэлээд удаан бодож эргцүүлж явдаг. Ер нь бол би ч бас ер нь бол тодорхой хэмжээний тийм л хүн за яаж эхлэх үү? За ийм юмд ингүүл инхүү гэж нэг тэгж боддөө штэ. Тэгтээ эхлэхэд төгс цаг гэж байдаггүйгээ сая утгаа багш маань хэллээ те. Хэрвээ би за одоо ингээд гоё камертай болчоод гоё ийм юмтай болчоод гоё микрофонтой болчоод бичлэгүүд хийж эхэлнэ гэж өөрийнхөө дотор боддог байсан бол би хизээж бичлэг хийж эхлэхгүй байсан. Яг л тэрэн шиг төгс цаг хугацаа гэж байдгүй бид нар нөгөө нэг оролдож үзээд ажиллаж үзээд явж явах хугацаанд энэ болох юм уу болохгүй юм уу ингүүл яах юм байна ингүүл ингэхгүй байна гэдэг зүйлүүдээ илүү мэдэж авдсан байна гэж миний хувьд бол ойлгож байсан. Одоо би хэрвээ бас л те одоо нөгөө нэг йогийн хувцас авчаад 108 өргөнө гэжсэн бол би йог хийж эхлэхгүй л байсан 108 өргөлөөж эхлэхгүй байсан гэдэг шиг яг одоо байгаагаар баг багаар гол нөгөө нэг хүн хитрхи одоо шууд одоо начиг турхад ч юм уу те шууд ингээд эхлэхээр өөрийгөө маш их ядраагаад тэг хүчлээд сүүл рүүгээ тэр юмдаа маш дургу болчдөг. Одоо би англи хэл дээр тэгжээс ахгүй юу? Эхлээд шууд ингээд бөмбөгтгөж үзээл баг 1 цаг өөрийгөө тэр англи хэлтэй зуралд болохаар суулгах гэж үзээл сүүл рүүгээ би бүр англи хэл сурна гэдэг үгийг ч сонсмооргүй бүр англи хэлнийхээ номыг ч онгойлгомооргүй санагдчихсэн заяа. Би тэгээ яагаад ингэж байгаа юм бэ? Чи ингэж англи хэл одоо ингэж дэлхийн хэл болчлоо. Чи энийгээ сурах хэрэгтэй штэ, ёстой штэ гэж би бүр за бурхан минь одоо энэ англи хэл надаас хол агараа гэж баг ингэж цогтоох гал ингэж лээсэн. Би нөгөө нэг хитрхи том бараг 2 сарын дотор IELTS-ийн түвшинд хүрэх ёстой гэж тэгээд өөрийгөө бараг 2-3
цаг ч юм уу 1-2 цаг баг ингээд заавал суух ёстой гэдгээр ингээд одоо ингээд авсан. Тэгээд ирэхэд сүүл рүүгээ бүр тэр юмыг бол нэр үгүй. Ингээл тэгээд дараа нэг за чи зүгээр л 10 минут энэ үгийг цээжлэх гэж суучих. За зүгээр ингээд 10 минут нь 20 минут болно, 20 минут нь 30 минут болно. Ингэж багаар ингэхгүй бол би ч юм бол өөрийгөө зүгээр нас гэж шалгацсан байхгүй. Тэр үед бол за тэгээд тэрнээсээ ер нь бол хүчилж хийвэл яадیں۔ Багаар урагшлууд яадیں۔ Яг хүн удаан хийж болно. Гэхдээ хүн зогсохгүй хийж бас чаддаг байгаа шүү гэдэг хэлмээр байна. Яг зөв тий. Угаасаа бид нар нөгөө ойрхны хугацаанд маш том зорилго тавьчихдгаасаа ер нь маш их ядраа тий. Өөртөө үнэж байдаг юмнууд чинь одоо жишээлбэл яг 108 мөргөж эхэлж байхад хэрвээ би маргааш нь хөл өвдчихэд за ишиг гэж зогсоосон бол өнөөдөр би хийхгүй байхгүй. Тэгвэл хүнд энэ ч бас нэг дэсвэр хатуужил гэдэг зүйл бас хүнийг бас маш их зүйл хүргэдэг юм байна тий гэдгийг бас тэрэн дээрээс анзаарч ирсэн өөртөө үнэж байхад. За анх алхаж байхад яг үннийг хэлэхэд ингээд юу гэдэг вэ? Хөлийн уул хүртэл цэврүү өсөрчсэн надад үе байгаа. Хэрэг би цэврүү өсөрсөн юм чинь ингээд алхах байсан бол би хизээч алхахгүй л ахгүй тий. За ишиг шиг алхахаар цэврүү өсрээд байд юм чинь. Ингээд харахад ер нь биднэрт нөгөө нэг хүн алдсан алдаагаа давтахгүйгээр тий тэндээсээ сургамж болоод би инхээр нэг хөлөө цэврүүлэх гэдэг юм чинь би нэг эхний ээлжинд нэг хөлдөө эвтэйхэн готл өмсчихье тий. За өнөөдөр би хол явахгүйгээр нэг орхон энэ 500 км-ийн газар очиод буцаад гэртээ ирчихэд л надад хангалттай гэдэг ингээд хийсэн үйлдэлтэй бид нэр өөрийгөө аягүй урамшуулах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүйгээр одоос нэр маргаашаас яг яаж тэгж алхах яшиг боли тэгж яагаад ямар ч байсан би хийнэ гэдэг нөгөө нэг хүчлээд эхлэхээр бид нар ялцж байхгүй хоошоо суугаад эхэлдэг. Насаа гэрэлмагш аягүй гоё юу хэлж штэ. Би хэрвээ гоё камер авч байгаад ингээд эхлэх гэсэн бол хизээч эхлэхгүйсэн. Яг үнэн баггүй. Хизээч нөгөө нэг югдвлээ бэлэн болохоороо гэдэг зүйл байдгүй. Төгс болохоороо эхлэн гэдэг зүйл байдгүй. Өнөөдөр бид нар хийж эхэлж байгаа маань суралцааж явж байгаа тий өөрийгөө улам их чадвартай болгож байгаа. Хүн давтамжтай нэг зүйлийг хийгээд ирэхээр энэ нь болоод идэх юм байна, энэ нь болохгүй байдгийн байна гэдэг энэ туршлагыг суугаад өөртөө ингээд бас нэг эрдэм мэдлэгтэйгээр тий хуримтлал үүсгээд байна шүү дээ бид нар чинь өөртөө хөрөнгө оруулаад байгаа байхгүй юу? Тэр нөө алдсан алдаагнаасаа суралцаад явах юм бол бид нар бас маш их зүйлийг хийж чаддгийн байх шүү дээ. Тэгээд дээрэс нь бид нар яг өөртөө үнж байна гэдэг зүйл дээр одоо бид хоёр бол зөв үйл хөдлөлтөөр яриад байна л да. Ерөнхийдөө бол тий үйл хөдлөлтөөр ярьж байгаа гэж нөгөө тархины хөгжлөлийг бас ярьлаа шүү дээ тий. Өө за маргааш хийе яах юм ч гэдэг тий. Тэгвэл мэдрэмж буюу өөрөө болохоор би турах гээд байна шүү дээ. Тэгээ нөгөө 3 бийсгэл хомсор 3-ын ингээд жоохон зөрчилдөөн үүсээд ирэхээр бид нар бас нэг жоохон өөрөөсөө холдоо тий өөртөө үнэнж байж чаддгүй юм бэлээ. Тэгэхээр сэтгэлчин юуг хүсэж чинь зөмөрөө тэрэн дээрээ нэг жоохон ажиллаа тий. Гэхдээ би ч өглөө эрт босхын тулд би орой жоохон эрт унтах хэрэгтэй юм бэ. Эрт унтахад эрт босоод ирэхээр яаж ин орой ингээл яалтч яахгүй нүд чинь ингээл өөрөө ирэхгүй анилдаад өө унтаач гэдэг тохиог бодоод өгч байгаа юм. Одоо жишээлбэл би өглөө тасдаг одоо 5 10 20 гэл ингээл босч яхад орой 9:30 үед миний ингээл юм хийж байгаа шууд нүд ингээл дохиог өгөхөө эн чинь би мэдрэмжээ ажиглаж байгаа учраас би унтаад байгаа байхгүй юу. Тэгэхгүйгээр хүмүүс яг тэр унтах гэж байгаа цагийн дээр унтахгүй байснараа буцаад нөгөө 9-аас 10 цаг үеч яг ид нөгөө уул нь бол нөгөө хүний актив одоо унтахгүй бол актив болдог үе байгаа байхгүй юу. Тэр үе дээр нь унтах үед нь унтахгүй байхаар актив нөгөө сэргийг цагаа эхлүүлчихээр хүмүүс яадаг вэ гэхээр нөгөө 11 12 хүртэл сэргийг байдлаараа яваад. Тэгэхээр яг энэ дотроос өгж байгаа мэдрэмж нь шүү дээ. Нэг ч анилтад байгаа бол гүйжчэл орондоо ороод унтчихл таалахгүй тий. Нөгөө би чинь унтъя гэж хүсээд дотоод мэдрэмж чинь би ядраад биш үсч нөгөө тарих нь нөгөө өөр юм хийх гээд өөр юм цатаараад унтахгүй байгаад тэгэхээр ингээд нөгөө бид нар жоохон ядраад өөртөө өнж байж чадахгүйгээр энэ жижиг алхам дээр хүртэл ингэж мэдрэгдээд байгаа юм. Тэгэхээр мэдрэмжүүд ч бас байгаа шүү дээ. Тэгээ мэдрэмжүүдээ л бид нар өөрөөсөө холдуулаад байгаа юм да. Ажиглахгүй байгаа юм да, анзаарахгүй байгаа юм да гэдэг ийм юм бас харагдчихсан. Гэрэл маш ман дээр нэмжлэх байна. Би өдөрт ийм ажлуудыг амжуулна гэж тэгснэ. Яг л нэг л ажлыг амжуулах бол чи ийм ажлыг амжуулах биш. Чи ямар суух юм бэ гэж өөрийгөө ер нь бол ингэж амар нөгөө басдаг байсан байгаа даахгүй юу? Тэгээд ирэхэд гол ажлаа амжуулсан. Тэгээд нэг ажил амжуулаг байна. Тэрийг бол за окей, энийг дараа нь амжуулж болох юм байна. Тэгэхээр өнөөдөр ядаж ихэлсэндээ та бас өөртөө талархах хэрэгтэй. Өөртөө сайхан үгсийг хэлэх хэрэгтэй. Тэгэхгүй яг үүндээ бол бид нарыг шүүмжлэх гэвэл гараа шүүмжлэх хүмүүс зөндөө л байна. Тэгэхээр та өөрийгөө шүүмжилж бас алаад явах дээ л гэдэг уриалгыг бас хэлмээр байна. Ер нь бол яг ялцж авахгүй хүмүүс нэг олон юм
тавьчаад тэрэндээ хүрч чадах болохоор нөгөө нэг өөрийгөө голох мэдрэмжүүд орж ирээд байгаа шүү дээ. Зүгээр л өнөөдөр хийсэн нэг талбараа yes би чадчихлаа гэдэг энэ мэдрэмжийг аваад ирэх хүн яадгүй гэхээр өөртөө урам зориг өгөөд байгаа хүмүүс бусдаас одоо магтаалт нэх яхтар авах гадгүйгээд идэх болчихдөг юм байна л та. Тэгэнгүүт л өөрийгөө магтаад ирэхээр нөгөө магтаал ташуураад идэх болчихдөг юм байна л та тий. Би угаасаа л чадж байгаа шүү дээ. Би болж байгаа шүү дээ. Гэт ингээд ирэхээр хүмүүс нэг жоохон нам гүн болоод эхэлдэг. Дээрэс нь өөртөө ихтэй болоод эхэлдэг. Энэ мэдрэмжүүдийг бол ерөөхдөө авч ирсэн. Тэгэхээр нөгөө хүн ер нь тэгээд хийж үзээгүй зүйлээ ярина гэдэг чинь их утгагүй зүйл шүү дээ, тийм ээ. Тэгэхээр өөртөө үнж байх гэдэг чинь ярих биш, үйлдэхээс эхэлдэг юм шүү дээ гэдгийг бас давхар нэмж хэлмээр санагдчихэв. Ягаад гэхээр нөгөө үйлдэл хийгээгүй зүйлээ хүн ярихаар яадаг вэ гэхээр нэг өдөр хүн асуудаг тэн дээр гацдаг л байхгүй юу. Бид нар чинь одоо ингээд альва нэгэн зүйл одоо би жишээлбэл одоо бас нэг хүүхэд насны гэмт гэх юм уу те. Бид нар чинь нэг номыг уншаад тэр номоо уншаад бүгдээрээ дараад нь нөгөө нэг хошин шог дээр ярьдаг шүү дээ те. Бүгд баяраа тэмдэглээд тэр номыг уншиж бүх хүмүүс уншсан байдаг. Дараад нь тэр номоо бүх хүмүүс бараг шахуу уйлсан байдаг. Тэгээд дараад нь баяраа игээд дуусгасан гэдэг нэг цагаан толгой ном гэдэг нэг хошин шог дээр нэг ярьсан байсан шүү дээ. Би амьдралдаа нэг ном уншиж үтсэн гэдэг. Яг тэр зүйлийг одоо ингээд өөрөө ингээд ажиллаад харж хахад би өөртөө бодох хичээлүүдтэй маш сайн. Тэгэнгүүт унших хичээлүүдтэй нөгөө миний үед болохоор монгол хичээл грек хичээл хоёр хичээл заагаад ирсэн ч гэсэн жинкнээсээ юу гэвэл нөгөө номон дээр чинь нүдний туслууд нөлөөсний туслуудтай л тэр ном дууссан байгаа байхгүй. Тэгээ өөрөө ажиллахаар яг ингээд нөгөө чийжлэх юмдаа маш сайн. Айгуу хурдан тогтоолттой. Тэгэд нэг жоохон одоо юу ургамал судал ч юм уу те нэг зарим нэг хичээлүүдийг ингээд нэг уншихаас ядаргаа гэмээр мэдрэмжтэй ер нь байдаг гэсэн анзаарчихсан байхгүй. Ном уншихаар одоо юу гэдэг зохиолын номнууд гоё үйл явцтай номыг бол айгүй хурдан уншаад ингээд тэр дараад нь юу байгаа бол гэдэг айгүй мэдгээд хурдан уншдаг бол арай нэг өөр одоо юу гэдэг те нэг түүх мөнх ч юм уу ингээд нэг номнууд ингээд нэг гүн утгатай номнууд унших юм. Йоо за шиг гэл те ингээд жоохон хоош нагаадсан. Яг надад энэ байгаад исэн гэл. Яг надад энэ байгаад байна гэдгийг анзаарсан чинь нөгөө л нэг цагаан толгой байгаа хгүй юу те тэр номыг уншуулж гэж бид нэрийг жинкнээсээ ойлоосон. Тэгээд орой унтах болгонда би зааж ном унш. Нэг мөрч байсан, хоёр мөрч байсан унш. Тэгвэл эхлээд уншиж байгаад яадаг вэ нөгөө уншижсэн чинь нөгөө нүд чинь бүрэлзээ л те нөгөө өстө нэр үг өсгөний ягаал нойррэл за окей хоёр мөр уншлаа. Дараад нь ингээл нөгөө номоод нэгээл ингээл харсан чинь нөгөө хоёр мөрч хоёр утас болж байна. Дахиад харсан чинь хоёр нүрчин 6 нүрэг утас болж байна те. Гих мэдчлэнгээр нэг өдөр харсан чинь би бүлтэн 6 цаг хүртэл ном уншсан байхгүй. Өдөр хүүхдүүдэд өргөж өчөөд орой хүүхдүүдэд авах хоёр хүүе цагт болж ингэ харсан чинь хүүхдүүдэд авах цаг маш удаан унсан. Тэгэхээр энэ нөгөө бидний хийгээд байгаа сахлах бат буюу дадал зуршил чи ингээд нөгөө номыг нэг мөрийг ч гэсэн уншчих те хоёр мөрч байсан гэдэг баг багаар уншаад ирэхээр хүн илүү ингээд нөгөө сонирхолтой болж эхэл гэдэг нөгөө түрүүн бол спорт дээр бид нар ярьсан бол ингээд жижиг үйлдэлүүдээс ингээд гарч ирж штэ. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг бас хүмүүс ер нь анзаарах. Би угаасаа дурггүй. Би угаасаа энэ хийх дурггүй үгүй гэдэг байгаа байхгүй юу гэдэг. Бид нар зүгээр тэрийг сонирхдаггүй. Аль нэг газар нөгөө гинцсэн бас шархнууд бас байгаад байгаа байхгүй тий. Спорт би угаасаа спортод дурггүй гэдэг хүмүүс байдаг штэ. Яг үнэхээр тэр хүүхэд насндаа бас спортын ямар нэгэн юм хийж байгаад нэг өөрөө гимцсэн ч юм уу тиймэрхүү үйлдэлүүд бас хүмүүс байж болох байхгүй юу. Тэгэхээр бас энэ дээр бас нөгөө түрүү бид хоёр чөлөөлт хичээл ярьж хахад иймэрхүү зүйлүүдийг бас яриаг байх. Гэхдээ энэ өөртөө өмнөж байхад хамгийн чухал юм шүү. Би яагаад энэ зүйлийг надад тий таалагдахгүй байгаад байна. Ягаад би энэ зүйлийг хийх дээр чадахгүй байгаад байна гэдэг ингэнгүүт ихэнх хүмүүс одоо түрүүний хэлдгээр спорт дээр тий том зорилго тавьждаг учраас дараад нь эхлүүлэхэд маш хэцүү байдаг. Дахиад тий түнхлээ дахиад унцдаг нөгөө хийжсэн хэсэг хугацаанд явж байгаа дахиад унаад дахиад эхлэдэг дахиад унаад байдаг болохоор хүмүүс нөгөө дурггүй байгаад байна шүү дээ. Түнх нөгөө өөртөө өнж байх алхмаа хийж чадахгүй байгаад байна гэдэг. Энэ зүйлүүд бол ялцчих байхгүй ажиглагдчихсан. Тэгэхээр хамгийн төгсгөлд нь бол миний хувьд хэлэхэд тий бид нар жоохон мэдрэмжэл ажиллаж чинь та өнөхөр хүсэж байгаа юм уу? Хүсгүй байгаад яагаад гэд нэг өөрсдөөс асууж үзээ тийм ээ. Хүсэж байгаа бол яаж хийх юм? Ойлгох гээд оролдоод үзээ. Тэр гих мэдчлэнгээр жижигэн үйлдэлүүдээс эхлээрээ тэгээд хамгийн чухал зүйл өөртөө өнж байх нь сахилга бат тий. Дээрээс нь дадал зуршил байх нь тэгээд өөрийгөө сонсдог, өөрийнхөө мэдрэмжийг ажигладаг байгаарай л гэж хэлмээр санагдаж байна. За гэрэлмагш маань. За өнөөдрийн подкаста өндөрлөхөд та өөртөө 5-10 минут алхаад үзэхэд бол тэр бол таныг өөрийнхөө сонсох агшин байдаг шүү гэж хэлмээр байна. Алхах чинь бол яг үг шиг биш. Тэр нөгөө нэг дааланд очиод хүнд юм өргөх биш. Зүгээр л 5-10 минут алхах лахгүй юу? Хаанаас хаа хүрсэн ч болно. Тэр нэг бүр амар хэцүү бол биш шүү дээ.
Тийм болохоор алхах үед өөрийгөө сонсож болох нь бас энэ чинь бас дасгал. Бидний хийж байгаа бүх хөдөлгөөнүүдэд хэрвээ ач холбогдол үүсгэж чадах юм бол бүгд л одоо тий дасгал байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр өөртөө үнэнж байгаараа, өөртөө үнэнж байхын тулд өөрийгөө сонсдог байгаараа тийм ээ. Ямар ч байсан цаг хугацааны аясаар бид нар баг багаар жижигэн бидний хийсэн өнөөдөр хийсэн ганцхан жижигэн үйлдэлээ үнэлдэг байгаараа тэр үйлдэл чинь л таныг маргаашийн ирээдүйн та өөрийгөө бүтээж байгаа юм шүү. Тэгэхээр өөртөө ямар ч байсан үнэнж байгаад хийсэн нэг үйлдэлтэй алгаад штэ байгаараа гэж лээд өнөөдрийнхөө подкастыг өндөрлөө. Тэгээд дараагийн подкаст хүртэл баяртай. Баяртай.